Сайн байцгаана уу хүүхдүүд. За сар шинийн минь төргийа. За ингээд манай шидэд харанда булан маань эхлэхэд бэлэн боллоо. Оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Баярын өнөөдөр орсон хүүхдүүд эхний хүүхэд хэн бэ? Эмма. Аль сургуулийн хэддүгээр ангийн хэн блэ? 34-р сургуулийн 3-ын анги. Эмма орж иржээ. Дараагийн хүүхэд? Би Дөлгөөн. Дөлгөөн орж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Би нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн Болор Эрдэнэ багштай 3-ын ангийн сурагч Жэв билэнэ. Ивэл орж иржээ. За дараагийн хүүхэд баярлалаа. Сайхан танилцсан. 34-р сургуулийн 4-ын ангийн Зунтаатай Бадлшны Өлзөөс. Өлзөөс орж иржээ. Дараагийн хүүхэд? Ан 2-ын 34-р сургуулийн 3-ын ангийн сурагч. За дараагийн хүүхэд? Сэр Мөнбадрах 3-ын анги. 3-ын анги. За ингээд 3-р 34-р сургуулийн 3-ын 6 бүлгээс төлөөлөл нь орж ирсэн байна, тийм ээ. За та бүхэнд сар шинийн минь төргий. Өнөөдөр баярын өдөр. Тийм учраас бид нар их гой зураг зурхаар төлөвлөсөн байгаа. Айл бүрд байж байхад зүгээр эвтэй дөрвөн амтны тухай үлгэрийг одоо зурх гэж байна. За ингээд сайхан балбаас дүрзэг аваад заанаас эхлээд зураг зурж эхэлнэ. За заан зурхын тулд биш үү? Яг энүүхэн доотлын зайнаас нь ийм нэг номон зураас зурчих. За энэ их хөөрхөн хөгжилтэй гарч ирнэ. Одоо баг та нар тэрийгээ ч харж ийж болно шүү дээ, тийм ээ. Дэлгэцсэн дээрх. Зааны чих маань яг уу ийм том байдаг. Доошоо ингэ намирцсан. Оо. Энэ дээр их хөөрхөн хэлбэрийг гаргаж ирэх хэрэгтэй. Зааны чинь хушуунд нэг юм уртуу хушуу байдаг тийм ээ? Тийм. Үзүүр дээрээ нэг алим хийчих. За ингээд цаашаа явлаа. Энд хүрээд ирж байгаа. Хөөрхөн урт хушуутай. Та нар яг тэрүүхэн зайгаа богино хаавсан бол тэрүүхэн тэнд нь юу ачаар. Тэгээ энэ чинь нэг ийм соёотой. Тийм ээ? Оо. Хөл энэ төр бол ер нь ийм шүү. Ингээд явчихна. Одоо нөгөө хэлбэр гэдэг маань гараад ирж байна тийм ээ. За нуруу энэ төр бол яг хаа ер нь нэг бөөрг хийх хөл талдаа. Ийм хөрх. За гэдэг юм. Оо. Ийм авар хүчтэй хэрнээ том хэрнээ тэмээ заан хоёр бол их намдуу хол сайхан байж идэг тийм ээ. Оо нүдийг гаргаад ирж байна тийм ээ. Ийм нэг зураас бол байж идэг. За зурангаа хэдүүлээ үлгэрээ бас яриа явчих болно шүү дээ. Эртүрдийн цагт нэгэн ойд эвтэй дөрвөн амтан амьдардаг байжээ. Хамгийн гол нөгөө хэд чинь хинэн ах, хинэн дүү гэдгээ мэддэг. Тэгээ хэлсэн байна л да. За. Оо надыг жижигхэн байхад энэ модны сүүдэрт нь би одоо тоглодог байсан. За энд бол ерөөсөө биш дээ. Нэг ийм тодгоо хийчих. За одоо лир гэдэг жимс байдаг шүү дээ. Тэрэр хүүч юм шиг. Тэгээ доош нь ингэ татаад. Оо энэ сарамгч бол одоо ерөөсөө бас ингэ хөлөө ингэ сууц. Энэ тал дээр нэг том гаргарч ирээд алим тэрээ сууц. Оо. Ерөнхий хэлбэр нь гараад ирж шүү дээ. Сууж байна. Цаадлын гар нь ингэж орж ирж байна. За, сармагчны гол онцлог биш үү? Заан бол урт тушаагаар ялгарч байхад энэ үл яг уу. Дээл
Эдэн том чихэрээ ялгарч явах шин. Тэр ингэж. Энд нэг хөрх юм хамартай ингэ холбочно. Энэний бас нэг гол онцлог юу байдг вэ гэхээр энэ сүүл уртоо мушгирсан. Энэ сүүл нь нөгөө модны мөчрөг огдцсон ч үжих шиг дүүжлэгдсэн ингэ байж идэг тий. За энэ бол одоо яах вэ? Сайхан баясгалантай ингээд инээж штэ тийм ээ. Энийгээр бас нэг ингэж холбоод ингэж орж ирээд энд нүдийг ингэ хийж байна. Хөмсгийг хийж байна. Нөгөө сарвагчинггүй тэд гараад ирлээ штэ. За энэ юу яаж вэ? Бас нэлийн ахмадд орж штэ. Энэ юу болох вэ? Туулаа болно. Туулаа болохтой чи яах вэ гэхлээр штэ. Чихээрээ онцлогтой. Ингэж. Тэгвэл энд нэг цэг тавиад хамар хийгээд ингэж уруул хийгээд шүдийг ингэ гаргачихна. За одоо том ах харж ирнэ. Том ах бол одоо энэ хавьд ингэ ороод. Ингэж. Одоо хамгийн жижиг нь том ах болж байгаа юм да. Яагт. Тэгээ сүрлэг сайхан мод үйдэг гэсэн тийм ээ. Модоо бол яг уу. Ингээд. Энийний цаагуур явуулаад ингээд нөгөө модоо оруулаад. Алюминий сайхан мод байх нь шүү дээ тийм ээ. За мод бол ер нь ийм бүдүүн навчтай ийм сайхан моднууд. Тийм ээ. Навчиг хийхэд яаж вэ? Хоёр номон зураас хийлээ, голоос нь зураас татлаа. За нөгөө нэг сайхан алюминууд чи яах вэ? Энд бийж байна. За манай хүүхдүүд чадал заасан ийм сайхан сэдвт өдгөрийн чимэг зургийг, номын чимэг зургийг одоо маш сайхан зурж байгаа. Өөр ихээр төсөөлч гисэн. Ингээд алюминий модууд хийж байна. За энийг ингээ сайхан битүү ногооноор ингэж боднаа. За ингээд уран сайхан зураг маань яг уу. Үлгэрийн зураг маань ингээд гараад ирж байгаа юм шүү дээ. Одоо хэдүүлээ будахтай биш үү? Гол онцлог юмнуудаас нэхлээд өнгийн багш нь тэмдэглээд за ингээд сайхан дуу шүлгэн авиасаа үзүүлнэ гэдэг. За нүднүүдийнх нь өнгийг авчнаа. Нүднээс нэхэлж боддог. Тийм ээ. Нүднээс нэхэлж бодохлоор ингээд яг уу. Нүд нь сайхан тодроод ингээ гараад ирнэ. За нэг. За нүдийг бол та нар өөрсдөө ямар ч өнгөөр ингээ бодож болно шүү. За юу. Ингэж. За бодохтой инээ ингэж жигдхэн пластмастра бариод ингээд идэх маягтай зөөлхөн дараад ингээд бодчихно. Ингээд. Заан бол одоо ингээл саар юм уу цагаан хөх өнгөч юм уу те ийм шар өнгөч байж болно. Одоо өөрсдийн өнгө саар л өнгө байж болж байна тийм ээ. Сар ширний мэдчлэгээ уу сайхан дуу шүлэг юмуд уншнаа гэдэг. За дуутай ирсэн үү шүлэгтэй ирсэн. Шүлэг авчих.
Сайхан зоглог. Буурал жил мөрөлж, буянтай жил ирж, өвгөн жил мөрөлж, үлзийтэй жил ирж, ахас буурал настангуудынхаа амар мэндийг асууя. Сар шиндээ сайхан шиндэлж байна уу? Дуу юу шүү? Монгол хүн. Оо, Шүлэг. Харгалын утаа бэргэлсэн малчны гэж дүрсэн бэ хатар хэрэн нутгаа өвлгиймэн гэж уддаг цэгэр маанан сургуулсан алсын барайг ширтээ зэлгэр сайхан нутаа сэтгэл бахан харахад үлвэж байгаа салхин үсэж байгаа юм шиг өгшөөл дэжимэн гар илээж байгаа юм шиг илэг зүрхмийн догдолж хосгүй баярын өлөөс хоёрын өдөгөнд бүрхтэйг. Сайхан шүлэг зөвлөсөн төлгөөндөө баярлалаа. Дараагийн авьяаслаг сурагч Ивэл Ютэрв. Би дэндвийн пүрэгд орж тусгаар төвтнөл шүлгээс уншина. Ханад цагаан гэрийн од химнийн тоонон дээр хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр хан алтай аавын онгон тэргүүн оргил дээр хатан сэлэн гээжийн одод турчих мандал дээр тусгаар төвтнөл чамайг түн хойлон бичин би гангу улаан тимээний зогдор дэвсэх тэшил дээр гантай мөнгөн хитний зоо дэлдэх тэгдэн дээр галбийн халуун говийн хулан анх эрен дээр гантэг чулуун хсааны янгир халих илгэн дээр тусгаар төвтнөл чамайг түн хойлон бичин би хүүж дурдан бүсний ташаа дарах нуглаан дээр хүрэл манан хөөрөний дайлан дарган наргаан дээр хүүшийн сүдэр бусан уулын гацаа бууцан дээр хөнөө дэзэг тамагсан улбайхрхан бүрэн дээр тусгаар төвтнөл чамайг түн хойлон бичин би. Эний чи бүтэн барыг сонсоогүй юм байна. Сайхан шүлэг үнссэн Ивэлдээ баярлалаа. Үлзээр Ютэрв дуутай юу шүлэгтэй юу? Шүлэг уншиж. Алсын утаа болдолсон малчны дүрсэн би атар хээр нутгаа өдгөө мэндэж боддод чинтэн маанан суунсан алсын бараас шилтээд чилдэг шаахан нутгаа сэтгэл багтаа харахад үдээж байдаа шатанд үнсэж байдаа юмсад өсөөл дээж мэндал идээж байдаа юмсад энэн дүй санатад элэх зүнмийн довдолж осруу баярын нүдэмс хой нүдмийн бүртээд. За Ананд Ютэрв. Шүлэг. За өнцөр босоод нэ зураг өргөлүүлж болно одоо. Микрофоно жаахан олдуулж. Өөрөөс. За. Одоо Ананд Шүлэг унш. за 9 тавчтай дээлээ эвхээсийн тайлж өмсөөд нарны өнгөтэй дурдан зөв эргүүлж бүслээд саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаа гоёод сайхан жилийн өглөөг амар мэнд ухтаад ахтай сайхан шаргалцай нарны туяатай самарч ирэх жилийн төргийг итгэлийн өнгөөр сүлж эдээ шүүснийхаа дэргэд эрхэмсэг залрах аав ээжтэй цэнгэрийн өнгөтэй хадгаа барин ерөөл золгож тэргүүн сарын шинийн нэгэндээ инх мэнд золгож сар шиндээ сайхан шинлээрээ. буян өршгий. За сайхан ерөөл хэцгэж өндөө хэдүүлээ сайхан шүлэг уншиж байна. За дараагийн хүүхэд Ирмэн Бодрох Ютэрв. Би Монгол хүн. Аргалын утаа болволсоо машныг төрсөн би атархээр утгаа үлгээвэ гэж боддог цэнхэр баан сунгалсан алсын бараагчтай цэлгэр сайхан утгаа сэтгэл багтан харахад үлээж байгаа сэрхэнд үнсэж байгаа юм шиг өршөөл дээжимгэр илээж байгаа юм шиг эренгүй сайхан санагдахад элэг зүрхэн догдолж хосгүй баярын нүдгээс соёл нүдийг бүрхдэг. Сар шинийн баярын өдөр манай хүүхдүүд чинь сайхан шин дээлийн өмссөн. Ингээд ирсэн тийм ээ. За ингээ хүүхдүүдийнхээ бүтээлтэй удахгүй танилцж जैन сайхан бүтээлүүд төрж байгаа. Энээс өмнө та бүхэнд очих энэ бэлгийг танилцуулъя. За энэ BNC Food Chain гэж компани дистрибьютор компани. Энэ сайхан бүтээгдэхүүнд оруулж ирд юм байна. Энд нь болохоор сүү тараг ингээд та нар идэж үзсэн үү? Ууж үзсэн үү? За энэ ингээ сар шинийн бэлгийн багцыг та нартаа дээж улган ингэж бэлэг барьжээ. За энийг сайхан яана. Тэр дээр бид урд жил нь номтой нөхөрлөе. Ном уншаарай, номын нөхөр болоорой гэсэн тийм үү? Тэгвэл авилгатай тэмцэх газартай муу нөхөр
эвтэй дөрөв амт ингэж энэ сайхан комик номыг ингэж хамтарч хийсэн 70 жим цагийнх нь Мен би Монгол хүүхэд гэдэг энэ өв соёлын ийм сайхан номыг эхнээс нь аваад дуустал нь ингэж уншаарай. За тэгээд дээр нь яг чихмэл тоглоом ийм билгүүдийг та нарт бэлдсэн байж байгаа. За ингээд бүтээгдэхүүнээ танилцуулаад одоо хүүхдүүдийнхээ бүтээлтэй танилцъя. Эхний хүүхэд авиаслаг зураач Эммагийнхан бүтээлийг үзнэ. Эмма суудал дээрээсээ зүгээр ингээд харуулж байгаа. Жаахан дэше өргөр. За Эммагийн бүтээл гараад ирсэн шүү дээ. Эвтэй дөрөв амтан. Энд чи одоо ингээд битүү зурагдана. Доотлын байгаль нь орж ирнэ. Одоо нөгөө ногоо нь орж ирнэ тийм ээ. Дээшээгээ хөх тэнгэр үүс одоо юу байдгийг алим жимс ингээ моднууд нь орж ирнэ. За хамгийн дүүн заан дээр нь сармагчин, дараа нь туула, дараа нь тагтаа гэсэн ийм сайхан зургийг бүтээлийг маш гоё уран зурсан тийм ээ. Энэ сайхан зургаан гүйцэд сайхан зураад бүтээл болгоод жаазлаад гэртээ залаарай заяа. Сайхан зураг зурсан Эмэд улам их амжилт хүсье. Эмма чи бол нэглээ англи хэлний багш болно гэсэн. Тийм ээ. Амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач Дөлгөөнийхэн зургийг үзнэ. Дөлгөөнийх гой бас гоё болсон. Хэтрүүлэг их сайтай. Ингэж ажилталтаа ингэж. Нөгөө тийшээ. Тэгээд нүрэ гаргач. Тэгээд тэр камер руу хараарай. За Эмагийн бүтээл бол маш гоё. Хамгийн гол нь тэр зааны хөөе бахарууч харуулж. Багш нь тайлбарлаж байна. Тэгээ нүрэ гарга. Юу яа. Энэ зааны одоо нэг төрх чихийг бол одоо их гоё онцлогтой ингэж гаргасан. Манай хүүхдүүд бол ийм чөлөөтэй сайхан зураг зурдаг. Хөдөлгөөн, характер одоо тэр юу маш гоё онцтой ингэж болсон. Гүйцэтгээ сайхан будаарай заяа. Ингээд битүү сайхан фоныг хийгээд, доотлын газрыг хийгээд ингээд цастай цагаанаар нь үлдээч цасан дунд биж байгаа юм шиг болчих шүү дээ, тийм ээ. За ингээд амжаад сайхан ийм сайхан дүрслэлийг гаргаж ирсэн. Сайхан бүтээл хийсэн. Дөлгөөндөө улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ивэлийнхэн зургийг үзье. За ивэл гоё. Нөгөө заан маань доор нь байжээ, тийм ээ. Гүйцэтгэл их сайтай, мод тэр юмнуудаа их гоё зохиомжлж гаргаж ирсэн. Тэгээ бүтээл ингээд сайхан гүйцэд бодогдоод ирэхлээр яг маш гоё бүтээл болох нь. Сайхан зураг зурсан авиаслаг зураач охин Ивэлдэн амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Өлзий Оршихын зургийг үзнэ. Өлзий Орших. За Өлзий Орших бол бас сайхан зурнаа. Энэ сайхан гүйцэтгэлтэй ингэж донж төрхийн гоё харуул зурдаг ийм сайхан бүтээлч хүү байгаа. Өлзий Оршихтой улам их амжилт хүсье. Зургаар сайн зургаарай. Чи чадсан шүү заа юу. За дараагийн авиаслаг зураач Анандынхан бүтээлийг үзье. За Ананд их чамбай бас ингэ гүйцэтгэл сайтай ингэж сайхан гаргаж ирдэг. Зураг маань нэлээд тийм сэдв хүндтэй. Гэхдээ бид нар олон үйл явдал орсон гэсэн үг байхгүй. Тэгээ энэ сайхан зургийг өнгийн хослол дүрслэлээр ингэ сайхан гаргаж ирсэн. Сайхан зураачгүй Анандаа улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Ирмэн Бадрах. За Ирмэн Бадрахын зураг жаахан дэше өргөч. За их гоё. Дүрслэл нь их гоё. Нилээн алсад ингээд харагдаж байгаа энэ төрхийг энэ зургаар маш гоё гүйцэтгэл хийгээд тэнгүүтээ жааслаад гэртээ хатдаг тийм ээ. За ингээд өөрийн сайхан бүтээлээ ингэж сайхан чамбай зурсан Ирмэн хүүдээ амжилт хүсье. Эрдэнэ Ахаа өөрийгөө танилцуулах уу та. За Хангалттай тэмцэх газрын урьдчилан зэрэглэх соён гэрүүлэх хэлцгэж байдгийг тэрний ажилтан Эрдэнэ өрн байна. Тэгээд хүүхдүүдэд зориулаад энэ соёлын гавь сэтгүүлтэн шог зураач Батэрдэн ахтайгаа хамтраад бид ийм сургамжт үлгэрүүд гэдэг номыг цувралаар хийж байгаа. За энэ удаагийнх болохоор эвтэй дөрвөн амтан за эргүүлэхээр муу нөхөр гэдэг юм ягтуулгэр энэ хоёр маань дотроо буддаг, зурдаг бас хүүхдийн сэтгүү хөгжүүлэх одоо ийм зурмал юмуд байж байгаа. Тэгээд энэ дээр амттыг хэрхэн яаж ийм дөрвөлжин тухтад зурах вэ гэдэг гэх мэтчлэн. Тэгээд хүүхдүүдтэй бас сар шиний баярт зориулаад бас номынхаа дээжээс гардуулъя гэдэг. Соён гэрүүлэх ажил гэдэг бол мэдээж бага балчир наснаас нь эхлэх ёстой. Дэлхийн улс орон бүр тэгдэг. Мэдээж бага наснасаа зөв төлөвшөл хүмүүжил олсон хүүхэд ирээдүйд шудраг зөв иргэн болж хүмүүждэг. Тэгэхээр манай хүүхд багчууд багасаа бас энэ үлгэрээр дамжуулж тийм ээ. Бас ингээд
зөв ёс суртахуунтай, зөв төлөвшөлтэй болоосоо гэдэг үднээс авилгатай тэмцэх газрын ах эгч нарын зүгээс энэ хүү номыг бэлтгээд ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран оролцож байгаамаа. За хадуулж хөө. Энэ муу нөхөр гэдэг энэ үл яг төлөвлөрөө шүү дээ. Бидэрт багт үжижсэн Толстой зохиол ерөөсөө мартагддаггүй тийм ээ. Тэгээ энэ сайхан хүүхдээлтэй ийм сайхан байгууллага хамт олнууд биднэр дээр одоо ингэж хүүхдэд зориулсан бүтээлүүдээ ингэж өгч байгаа. За энэ Далай Жамцаахийнх нь бие Монгол хүүхэд гэдэг энэ сайхан өв соёлын ийм сайхан Монгол ёс суртахууныг харуулсан харуулсан энэ номыг бас давхар бэлгэлж байгаа. Түр энэ жил бид нэр ном уншаарай. Номын нөхөр болоор ураатай энэ шидэт таранда нэвтрүүлгээ бэлдэж явуулж байгаа. Ингээ ном бэлгээс гадна бас ивент тэтгэгч хүүхдээлтэй компаниудын бүтээлийг бас та бүхэндээ бэлгэлнэ. За хүүхдүүд сар шиндээ сайхан шиндлээрэй. Манай өнөөдрийн дугаар үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Эвтэй дөрвөн амтан. Эрт үрдийн цагт энэтхэг орны нэгэн сайхан ой модонд тагтаа, туулай, сармагчин заан дөрөв олон жил хамтдаа амьдардаг гэжээ. Тэгтэл нэгэн өдөр тэд ийн ярилцаж гин. Бид дөрөв эвтэй сайхан амьдран сухаас гадна бидний нэг нь том ах болвол дүү нар нь ахыгаа хүндлэн өргөж, ах нь дүү нараа тэтгэж явъя гэж ярилцжээ. Тэгээд хэн ах болохыг бие биеэсээ асууж гин. Тэгтэл тэдний дэргэд нэгэн том мод байхыг үзээд зан намайг жаахан тугал байхад энэ мод надтай чацсан өндөртөө байсан. Тэр үед би үүнийг шөргөөн тоглодог байлаа гэж гин. Бич намайг жаахан монш байхад энэ мод дүүлэн тоглох мөчөргүй надтай адилхан л өндөртөө байсан. Сүүдэр намайг арайхийн халахалдаг байсан гэжээ. Энийг сонссон туулай намайг жаахан бүжин байхад энэ мод дүнгэж үндэслэж байсан тул би үндэснээс нь малтаж иддэг байсан гэжээ. Харин тагтаа шовуу би нэг удаа модны үрийг 100 нисэж яваад энд унахчихсан юм. Тэгээд энд мод ургасан юм да гэлээ. Тэд ийхүү хилэлцсний дүнд хамгийн том ах нь тагтаа, удаахан туулай, дараа нь сармагчин хамгийн отхон дүүн заан болж таарлаа. Дүүн ахыгаа хүндлэхээр хилэлцсэн тул заан сармагчны хүндэлж нуруунд дээрээ гаргав. Сармагчин туулайг ахаа химээ хүндлэн мөрөн дээрээ суулгалаа. Туулай нь тагтаа шувууг ах химээ хүндлэн дээрээ гаргав. Харин тагтаа өнөөх модны үр жимсэнд хүрч аваад дүү нартаа түгээн өгч тэтгэдэг болж гинэ. Энэ бүгдээс үзэхэд дүү нь ахыгаа, ах нь дүүгээ хүндэлж хайрлавал эвтэй найртай аз жаргалтай амьдардаг гэдгийг харуулж гинэ.